иржсэн аа. Дахиад ингээ эхэлдэг. Бэлтгэл байдал хийдэг юм билээ. Тийм үү. Тийм. Энэ манай хулганы яагаад байдгаараа өөр бий чинь даарц юм уу? Наатах чинь юу л хийц. Бүр нэг даарад сексицэн байх юм. Ивидэ. Чи дулаач энийг амтна. Хулган уу? Одоо гоё сексэр болсон. Үгүй энэ өрвийгээд өрөвдөлтөө болоод байна шүү дээ. Би эмхлээд гялгарууданд хийсэн байхгүй. Энэ хулганыг. За амар өцгөнөө манайхаа Хөөх юм. Өнөөдөр манай хулган дагжиж чичээрээд ар зайсан юм сууж байна. За саарал охтон овоо сагсхэр шаргаараа сууж байна. Гуруулаа олцсон уу? Одоо энэ охтон ч манай гол дүр шүү дээ. Одоо та тасч байгаа үстэй охтондоо. Охтондоо юу? Дасмар айджэл байна. Үсэр чараагаад гүгээд идэггүй учраас өнөмөө хулганд ч одоо дасахгүй гээд яах вэ? Тийм ээ. За амаргалан байцгаанаа. Минь домоор. За өнөөдөр зааварс болчир намглан. Гэнтэл ороод ирдэг. Хачин өвгөн шүү дээ юм аа. Тийм үзэгдэлч нөө. Хийсэж явж байгаа л гинт ороод ирдэг. Манай тулгаа байна. Энэ үгүй юм сайн хөө шүү тийм ээ. Сайн санаажлахтай. Тийм. Толгой сайтай тийм ээ. Тийм. Бичгийн чадвар өндөртэй. Их сайхан хүүхэд байгаамаа. За. Одоо та баг оюутнуудаа таньдаг болчиход байна уу? Ангийнхаа хүүхдүүдийг. Одоо байнгын байдаг Smart Traffic Team гэнтэр гээд. Энэ гадаад нэртүүдийг бол бараг чэйжлэхгүй шүү дээ. Гэхдээ энэ урдлынх нь одоо манай 5 тасгаар тогтнолын одоо тогтоол багаар нь бол нэг их дээдэлдэг хүн байна гэж олж хараад байгаа юм л доо. Би одоо таныг дургаад малдаа гэдэг болчих. Малдаа юу? Малдаа. Одоо тэгээ хоёулаа тийм байран боржин аялгаар ярих юм бол нандаа болоод явна. Нанг гэдэг. Нэг мэдсэн чинь тэгээд байгаа малдаа гэсэн юм шиг шүү. Санджгаад байсан юу гэсэн судар хэр зэрэг уншиж гин гэдэг чинь авсан хүмүүс нь бас уншиж эхэлсэн болтоо өөлийн ихээс эхлээд за тэгээд нөгөө манай өөлийн ихээ нөгөө цоглог гэдэг зан чанаруудаас нас дурдж эхэлсэн байна. Тэр Эсөхө Баатрын нөгөө нан гэдэг яриа аялгууд нь бас хэрэглэж хүмүүс бас инээд наргин шоглоомоор гэдэг сонирхоод бас хэрэглэж эхэлсэн байна. Тэгээд нан гэдэг их сайхан штэ. Тэр чинь ярианы соёл тийм ээ тэр цаг үе. Яг ярианы соёл л да. Одоо бид нар чинь нэг маасарж байгаад нэг амн үг алдахад тэр нь цаашаага олон хүний хэрэглээ болоод бас нэг соёлын хилцэн урсгал үүсгэждэг шүү дээ. Тэгээд түүн лугаан айдэл. Нарийн соёл гэснээс соёл чинь бас говьих үзэгдэлтэй шүү дээ. Говьих үзэгдэлтэй. Тий. Яг ингэж ойлгохгүйгаас уу? Тий. За жишг нь одоо нан гэдэг үг байна тийм. За. Тэр маань одоо зөвхөн одоо тийм үед хэрэглэгдэнэ гэд нэг нь ярьчихад тэр нь одоо хүчтэй одоо ард түмэнд хөрснөөс болоод яг тийм соёлын одоо үзэгдэлд өртөх шинжтэй. Энэ мэдээчлэн одоо нэгэн одоо сайн зүйл дараагийн удаа муу зүйл болж эсвэл одоо төгөлдөр байдлаа алдах гэх мэт одоо янз бүрийн үзэгдэлд автдаг л та. Их сонин штэ. Тэр юунаас болоод тэгээд байна. Хэрэглэлтийн үйл явц дах хувьсэл юм аа да. Соёлын. Дуун байна уу гинэ? Дуун байна уу? Дуун байна уу? Жамаанахан дуу байна уу? Шалгаарай хөө. Манай энд саарлж уугна байгаа штэ. Саарл. Чи нөө сүүлийг нь зов. За. Сүүлөө. Дуу байна уу? За дуу байвал эрхээ хуруугаа зоолгоё. Байхгүй юм шүү. Байна гэж байна. Байна. Байгаа юм. За, байна. Манай
хулган сайн ажиллаж байгаа юм байна. Саарл хулган сайн ажиллаж байгаа. За тэгэхээр соёлын одоо өөрчлөлтийг яриад байгаа юм уу та? Өөрчлөлт биш ээ, гажилт. Гажил та. Тэгэхээр соёлын гажуудал гэж бодох юм байна тий. Гажилт. За. Жишг нь одоо чиний хамгийн одоо ойлгомжтой зүйл гэх юм бол өвчин намдах тариа байна. Тийм үү? Уул нь л нөгөө хүний зовиорыг багасгах хэрэглээнд зориулагдаж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө мансууруулах зорилгоор ашиглаж болдог шүү дээ. За тий. Энд чинь өөрөө соёлын гажуудал байхгүй юу? Тэр өвчин намдах тариа чи яахлаараа соёл болчихж байгаа. Одоо домын ухаандаа тэр чинь одоо зүйл заалттайгаар ингэж хэрэглэнэ гэсэн нэг төгс заалттай шүү дээ. За. Тийм үү. Одоо 8 цаг тутамд тэгж хэрэглэн, тийм өвчний үед энийг нь хэрэглэн, дасал үүсгэхгүй тулд ингэж хэрэглэн гэд ингээд соёлтсон хэрэглэхтэй шүү дээ. Тий. Гэтэл нөгөө зай завсаргүй хэрэглэх, уул өвчнөө эмчилгүйгээр байнга хэрэглэн дасгалжуулах гихчил нь одоо соёлын гажуудал нь болж ирэх байхгүй юу? Ойлгож байна. Нөгөө анхны зохиогчийн зүй ёстой хэрэглээ маань яг тэр хүсэл дагуудаа бус үр дүнд хүрээд байхыг одоо соёлын гажуудал гэнэ. Хууль зүйдээр хүртэл гарч ирдэг шүү дээ соёлын гажуудал чинь. Хуульчин өөрөө төр ёсны эмх цэгцийн төгөлдөр нэгэн соёл. Тийм үү. Гэвтэл хуулийг мэдгчид хуулийн цоорхоо гэдгийг ашиглаж буруу зүйлээ өөгшүүлэх аргаар хэрэгжилж болдог. Энэ нь өөрөө соёлын гажуудал юм. Тэгэхээр таны яриагаар бүх юм соёл болчиход шүү дээ. Тийм. Ерөнхийдөө тийм хэвшмэл одоо зүй ёсны үр дүнд хүрэгдэг ямарваа зүйл чинь үүрийн гэсэн соёлтой байдаг. Өөрөөр хэлбэл соёл гэдэг нь төгс үр дүнд хүрэх алхамт үйл ажиллагаа шүү дээ. Гэтэл тэр алхмыг алгасан харайх, дутуудуулах, арт талын үр дүнд нь хүрэхгүй байх нь өөрөө соёлын гажуудалд хүрэгдэг байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр нэг одоо ч гэсэн жишээлбэл сонгуульд хүмүүсийг ингээд өнөөдрийн мэдээгээр гэдэг сонгуулийн ерөнхий хороо гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр ингээд хүмүүст янз янзын хэлбэрээр ингэж хандж ийн гэнэ л дээ. Тэгэхээр тэр бол одоо сонгуульд гээд өгөөд эхэлснээс ахуулаад нэг соёл тогтсон байгаа гэсэн үг шүү дээ тий. Одоо сонгоно гэдэг чинь нэг соёл байна шүү дээ. Улс төрийн нэг өвөрмөц соёл байна тийм үү. Бид нэр одоо ухаалаг, чадварлаг биднийг төлөөлж чадах нэг тийм үү. Сайн үр дүнд чиглүүлэгч болгож, ард түмний элч болгож одоо сонгож байна. Энэ нь бол анх хүссэн одоо тэр нэг соёлын мөн чанар нь. Өөрөөр хэлбэл сонгох эрх бүхий хууль зүйн тогтолцоо засаглалын тогтолцоо байгуулна гэдэг чинь ийм хүслийн дагуу байгуулагдсан. Гэтэл энэ хүсэл биелэгдэхгүй болохоор сонгуулийн соёл чинь өөрөө гажуудчихж байгаа. Нөгөө хүсээгүй үр дүнд хүргээд гарч байна. Тэр чинь өөрөө соёлын гажуудал болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр соёлын гажуудлыг бодохоор ямар хүмүүс тэр үнийг яваад байна? Өөрчлөөд байна гэсэн үг үү? Энэ мэдхгүйгээс болоод ингээд энэ эсвэл мэдэн бодлоод албаар тэр үнийг гажууд болох уу? Одоо шалтгаанууд нь юу байдаг вэ? За шашиндор бол бүр албадан соёлын гажуудал үүсгэх нь их байдаг. Одоо миний ажиглаж байснаар бол анхдагч номлол бол төгс төгөлдөр зүй цэгцийг гаргахыг оролдсон өгүүлэмж байдаг. Гэтэл түүний тайлбарыг багахан гуйлснараа үүрт ашигтай үр дүн хүргэдэг. Үүгээрээ хомроглон устгалыг бий болгох боломжтой болно. Ойлгож байна уу? Ойлгож байна. Жишг нь одоо эн чинь манай цаг үед бол ихээ гардаг байлаа шүү дээ. Ялангуяа сарт бол хижрийн оронд чинь энэ шашны соёлоор гажуудуулан ард түмнийг дайн дуурайлах чинь хэлбэг байлаа шүү дээ. Уул нь бол бурхан гэдэг зүйл бол бүх хүн төрлөختнийг одоо ялгамгүй хайрлсан чигчтэй байдаг. Гэтэл тэр бурханыг таньдаггүй, мэддэггүй, шүтдэггүй ардуудыг тийм үү? Дэлхийчлэн устгах бодлого хэрэглэх нь тухайн улс төрийн хэрэглэгдэхүүнд одоо тэр шашин гажиж байгаа үзэгдэл байхгүй юу? Айхтар том үзэгдэл шүү дээ. За энд нэг юм сонирхолтой асуулт ирж байна. Одоо монголчлох гэж сүүлийн үед яригдах болсон соёлын гажуудал зөөлрүүлж хэлж байна гэсэн үг байна гинэ. Монголчлох ч өөр үстэй.
Одоо Хөгжлөх гэж сүүлийн үед яригдах болсон нь соёлын гажуудад зөөлрүүлж эхэлж байна гэж үг байна. Соёл гажаад дам буруу үзэгдэл өвтдөг зүйл биш л дээ. Ямар ч тач нөгөө анхлан хэрэгжсэн үр дүнгээсээ өөр үр дүнд хүрэхийг л хэлээд байгаа шүү дээ. Тэгээд яг Монголын нутаг дэвсгэрт ямарваа одоо өөр үндэстэн соёлтны нэгэн одоо соёлын үзэгдэл орж ирээд энд өөрийн хэлбэрээ олж хувьсхийг монголчлах гэдэг. Ойлгож байна. Жишээ нь энэ үзэгдэл чинь манай нөгөө ургамлын нэр дээр, уул усны нэр дээр нэлээд үзэгдсэн байдаг штэ. Жишээ нь Манжижин улсын бодлогоор төвдийн одоо нөгөө боловсралд амгаалan орж ирснээс улпаалаад Монгол хууч эмийн нэрийг умартаж төвд нэрээр нь чийжилсэн үзэгдэл гардаг. Тэгэхээр эн чинь нөгөө нэг монголцсон биш төвдчихсэн шин чанар чинь штэ. Өөрөөр манжидсан үзэгдэл чинь аахгүй юу? Гэхдээ тэр холдуулж ийн гэсэн үг шүү дээ. Холдуулж гадаад үгүй чинь чийжлэх гэж харлаа үсттэй. Тэгэд чийжил чинь дашаа гэхээр дашиг таньдагтай л адилхан шүү дээ. Гэхдээ тэр чинь мегамар гэхээр чи мегамарал мегмар гариг гэлөө. Тий. Тийм мегмар гэдэг. Тийм байна. Нэг юм болоод байгаа байхгүй. Одоо тэгэхээр яг энэ шиг тийм үү? Одоо гадаадын ямар нэгэн зүйлийг бид нэр өөрөө монгол үг хэлэнд буулгаж өөрсдийн хэрэглэн даатгаж хагаад яг энэ шиг үзэгдлийг гаргаж ирэх нь монголжих. Тэр соёлыг монголжуулах үзэгдэл шүү дээ. Жишээ нь та нар яавлагыг ямар амар монголчилдаг вүлээ. Яавлаг гэдэг яблочка. Уул нь үрэл гээд монгол нэртэй зүйл байдаг шүү. Тэр үрэл гэдэг юм уу? Өрлөө. Үрэл гэж нэг өрөл гэдэг юм. Тэр бондох том нь үү? Тий, томыг нь өрөл, жижигийг нь үрэл гэдэг байхгүй юу? За. Тэгсэн чинь бүр эртнийхэн шүү дээ. Тэгээ тэрний дараа алим гээд ороод ирсэн. Тий, алим. Алим. Өөрөөр хэлбэл Ён гүрнээс хоошоогоо алим хэрэглэгдэж байгаа. За. Бүр тэрнээс өмнө болохоор өрөл гэдэг байсан. Тэгээд алим болсон. Сүүлдээ яавлаг болсон. Гэдэгтэй адилхан. Тийм байна. Тэгэхээр бид нар орсжуулсан гэсэн үг, монголжуулсан гэсэн үг. Орсыг монголжуулсан юм. Орсыг монголжуулж байна. Энэ мэтчлэн одоо соёлд хувьсах үзэгдэл байна. Энэ бол одоо сайн ч биш, муу ч биш, ерөнхийдөө анхдагч санаагаа хадгалсан соёлын өөрчлөлтүүд байна. Гэтэл бүр ингээ анхдагч санаагаа алдаад хар муу болох үзэгдэлж байдаг. Бүр төгөлдөр сайн болох ч үзэгдэл байна. Тийм байна. Нэг юм асуудал гараад байна бол энэ модыг ингээд хадгаар ороогоод тэгээд айгүйх юу гадаа хог тариад байгаа юм. Тэр чи одоо ямар соёлыг байхгүй болгосон гэсэн үг. За модонд альва зүйлээ одоо боох одоо ос бүч арьс за юу ч байсан яах вэ хадгал гэдэг зүйл магадгүй за байна гэж бодъё. За ойн иргэдэд бол замын тэмдэг тавих зорилгоор модонд тийм үү амтны арьс үс тийм үү өнгийн тууз бэхлэх тохиолдол бол надаас өмнө байсан. Ойлгож байна уу? Ягаад гэвэл ойн жимчин хэцүү шүү дээ. Модоороо баримжин авна. Тэгэхээр тэр модыг цацаглаж, чимэглэж, зүсэглэж газрын баримжаа авах нь эртний соёл. Ойлгож байна уу? 20 төмдлөө одоо байгаль нуур руу явхад бол бид нар одоо ийм жим тавьдаг байхгүй. За хөхөө удган модын хажуугаар зарим модоор өнгөрөө, зарим модноос ухаагийн улаан модоор өнгөрөөд, тэгээ цацагтын хар модоор өнгөрөөд явна гэгчлэн. Энэ бүгд бол ижилхэн моднууд дээр зөөсөн янз бүрийн тэр бүс, бүч, хонх зэрэгээр одоо ялгардаг тэр замын тэмдэгтэй холбоотой. Манай одоо тал нутагт уул тэр овоотой адилхан. Овоотой адилхан. Ойрдод болохоор юутай овоо нь харагдахгүй юм чинь. Модонд тэмдэг. Овоо байгаад ч нэмэргүй учраас өндөр одоо тэмдэг бүхий модонд бэхэлнэ. Бас тэд нар мод ацлан гэдэг юм хийдэг. Хоёр модыг тийм үү нийлүүлж нэг мод болгож одоо дошлно гэдгийг. Тийм аргаар бас модыг өөрийг нь гэмтээхгүйгээр замын тэмдэг үүсгдэг л дээ. Тэгэхэд одоо бид нар бол хитрхийг чанга уяад гэмтээгээд байгаа юм байна те. Тэгэхээр чин тэр мод дошлох гэдэг бол одоо юу гэдгийг үсэг хэлбэртэй мод хийн. Одоо 3 мод нийлээд нэг мод болно гэсэн одоо зүйлийн үед ихэнх үедээ тэр чин
нөгөө бэхэлгээтэй байдаг. Дараа нь арчлахын явцад тэр бэхэлгээг аваад бүр одоо ингээд байглаасаа ургадаг хэрнээ маш одоо юм содон одоо модыг үүсгэж модод ошилдог. Тийм ёс ойн иргэдүүдэд их байна. Яагаад гэвэл тодорхой тогтмол замын чиг гаргах гэж. Тийм байна. Замын чиг байсан биз дээ. Одоо ойлгож байна. Ойлголоо. Тэр олон модон дотор ч одоо яаж замаа таних юм. Тий яаж. Тэгээд нөгөө ойн жим чинь маш хурдан алга болж хөвдөждөг. Тэгэнгүүт нөгөө нэг явж байгаад бугын жимээр ороод төөрч алга болно шүү дээ. Тийм байна. Тэгэхээр иймэрхүү алдаа гаргахгүй гэж одоо замыг бол маш нарийн сайхан тодорхой тэмдэглэж одоо за зарим үед бол одоо алагц мод тарих аргаар зам тэмдэглэдэг байсан. Одоо их модтой газрын соёл л да. Одоо юу гэдгийг улаас ургадаггүй газар одоо дан хус ургадаг газар тийм үү ганц улаас тарих зэрэгээр нөгөө зам жимээ тавина. Ухамжтай юу. Нөгөө тэйгүүр одоо ой модонд тийм өөр ингэсэн амин цэг байдаг. Үрийн цэг байдаг. Өөрөөр хэлбэл одоо ойн амин ундраг нь байдаг. Бүх одоо тоосчлт нь хурж байдаг. Бүх өрн хурж тэр ой төлжих тийм амин цэгүүд тэр одоо удган мод, зайран мод гэгчлэн занглаат модуудаар тэмдэг тавьж баримжаалан дархлах үйл явдал байна. Энэ дээр бас замын тэмдэглэгээ шиг хэрнээ илүү сүрлэг одоо тэмдэглэгээ хийнэ. Энэ нь одоо нэлх мөчрүүд дээр нь тэр олон өнгийн тууз, уяа, шидэмс зүөх зэрэгээр тэр модондох одоо ойр орчмын газрыг одоо энэ бол дархлагдсан бүсээ. Эндээс битгий мод одоо огтлоорой, тайраарай, бэлтгэрэй. Ягаад гэвэл энэ одоо бүс үгүй болох юм бол одоо нөхөн төлжих чадвар ангалтай шүү гэсэн юм. Одоо тусгай үрийн одоо нэг салхи тоссон амд тархалтын амд тогсон ийм бүсүүд байдаг. Тэрүүгээрээ одоо бусад газрынх нь одоо мод шатлаа төвөгдлээ гэхэд тухайн газруудад одоо дахин ургахын нөөц нөгөө ам хэмнэн үржиж байдаг нөхцлөөр тэр тэмдэг тавьдаг байсан. Тийм байна. Ухамжтай байна уу? Ухамжтай. Тэгээд энэ болохоор тодорхой хэмжээний нөгөө хүн дүр бүх юмуд гаргаж ирэх тийм үү. Одоо үндсийг нь их өрмөцөөр ургуулж тийм үү. Бүр ингээд харааж энэ одоо итгэл бишрэх шиг одоо үүсгэх хүч одоо онцгой байгалийн чадамжийг үүсгэж тэгэж тэмдэглэдэг байсан л да. Тэг. Иймэрхүү соёлоос улбаатайгаар тэр модонд одоо юм зүх зан зайшилж юм үүссэн. Тэгэхээр нөгөө үрийн сан бүхий одоо нэг тусгай орчинд тийм үү хизээж тэр мод одоо устдахгүй бүгд хайрлан нандиндаг бүгд тэнд хүслэн илэрхийлж хожим тийм үү миний голомт суурсанж миний заяа гундасанж эргэн төлчхийн бэлэг болгож тэнд ард түмэн одоо зан үйл хийдэг байсан нь өнөөгийн одоо хадаг үсгийн их ёслол нь болоод ирнэ л дээ. Одоо ухамжтай байна. Ухамжтай. Тэгээд тэр бол тэгтэл амир одоо юу гэдгийг тасардаггүй одоо бүсээр биш. Өөрөөр хэлбэл чи тасрашгүй ид хийх юм бод хүсэлчин хийдэж биелэхгүй баймлагдана гэсэн үг. Тийм биз? Тэр үеийн одоо бүс гэх юм бол хурдан тасарч алга болоод тийм үү. Тэр одоо нөгөө нэг миний одоогийн амьдралын уяа тэнд одоо ингэж байгалийн эргэлтээр алга болоод тэгээ чөлөөлөгдөн гэсэн бэлэг сэтгэлээр тэнд модонд юм зүгдэг ёс ч юм өсөж байгаа. Тэгээ анх бол ийм өвсөн мушгаа бодог байсан. Гойцсон. Ойлгож байна уу? Одоо ийм гой өнгийн туузнуудыг зүгээд тэгээд өвсөн мушгаа хийгээд тэгээ модонд бэхлэн. Энэ одоогоор миний амьдрал ийм төрлийн сааттай байна. Энэ мод урган тэлээд зад авахад миний амьдрал чөлөөлөгдөн хараал тайлэгдэнэ гэсэн ийм итгэл бишрлээс үүсэлтэй. Тэгтэл одоо нөгөөдг нь авчид хизээж хараалаасаа ангижрахгүй юм бодож бэхлэж байна. Харин тийм ээ, тийм юмар санаа зовоод. Энэ бол одоо итгэл бишрлийн нэг талаас харахад нөгөө талаас энэ зүй тогтлын маш өндөр ач холбогдолтой байдаг. Тийм байна. Ягаад гэвэл одоо нөгөө хүсэл одоо өөрийнхөө амьдралын дөнгийг тухайн модонд төлөөлүүлэн тавиад тэр модны ургалтаар өөрийнхөө амьдралыг буцаагаад хэмжихэд зүй тогтол ижилсдэг. Өөрийнхөө хэмээр тэр хараал тайлагдах уу үгүй юу гэдгийг бас ажиж болдог.
Ягаад бол мод хүн хоёр амин холбоотой болж болдог. Энэ зүй тогтолоор одоо өөрт тавигдсан тэр хараал жатахыг ангижруулах бүрэн боломжтой байдаг. Тэрийг зөв зөвтэй хийхгүй бол насны одоо хараал жатахтай болгоч одоо эргүү урвуу үзэгдэл бас гарч ирнэ л дээ. Тэгэхээр энэ бол нэг уламжлалт соёлын гажуудал юм байна тийм. Энэ бол уламжлалт соёл маань өөрөө гажиж байна. Тэгэхээр яг хадаг гэдэг зүйл бол анх болон хөр хорхоон дээс байсан шүү дээ. Тийм биз? Тийм. Хөр хорхоон дээс чинь өөрөө байгалийн зүй тогтлоороо дэнгийн ирвэхээний үүр болгож тийм үү? Амьдралыг тэтгээд алга болдог зүй тогтолтой байлаа. Одоо нөгөө хиймэл мяндас бий болсноос хойш тэр нь одоо үжирхээ болж аливаа амьтны үүр ноохоо болохоос илүүтэй нөгөө байгаль шингэцгүй зүй тогтлоороо гажаад байгаа юм аа. Тэгэхээр одоо ойлгож байна. Одоо ойлгож байна. За манайхан бас ойлгож байгаа үстэй. Тэгэхээр тэрнийг сан цэвэрлж явж явах хэрэгтэй байна. Маш их моднуудыг гэмтээсэн байдаг тэр чинь. Тэгээд аван дээр ингээд таяг маяг за тэгээд ерөөсөө тийм дотор юу вэ? Оёлын машин хүртэл гарч ирэхэд бид нар чинь нөгөө нэг байнга овоо цэвэрлж явдаг шүү дээ. Тэг чинь тийм янз янз юм давчид овоолоо тавьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бас өөрөө одоо уламжлалт соёлын гажуудал үүсгэж юм гэсэн үг шүү. Би таяг тавихыг эсэргүүцэхгүй. Таяг тавих одоо адгууныхаа хөлийг тавих, таягаа тавих, тийм жолоо цулбуураа тавих гэдэг чинь бол нөгөө замын овоон дээр их тохиолдно. Ягаад гэх юм бол хөлтөө хамаатай бүх биелэгдэл тэнд овоорждаг учраас тэр яагаад гарч ирсэн нь өөрөө нууц. Биднээс ч өмнө байсан. Одоо тэр төмөр мөмөртэй тэр суг таягнууд очиж төмөр таягнууд очиод тэр хогоо авах шиг юм болоод тахгүй. Би бүр оёлын машин олсон шүү дээ. За оёлын машин зашин тэр бурхан шүтэн тавьдгийг чинь би бол мэдэхгүй. Ягаад гэхээр нөгөө замын говоочин өөрөө тийм амьдралын жим гэдэг бэлэг утгатай болж хувирдаг. Өөрөөр хэлбэл одоо нөгөө миний одоо зам энэ зам шиг дардан энэ зам шиг шулуун энэ оргил шиг бат байх болтойгоо гэдэг ямар нэгэн одоо хөл бэлэгдэл тэнд тавиад байдаг тохиолдол бий. Тэгэхээр энэ хөл бэлэгдэл их л зүйтэй байвал зөв санагддаг юм да. За нөгөөдөөс одогтой бол би нөө хонхот овоо ихээр босгодог байсан. Ихээр ч яах вдэ нэг 3-ыг босгосон. Ягаад бол 3 хилтэй учраас. Нэг тал нь меркеттэй, нэг тал нь хэрэттэй, нөгөөх нь чонсын талдаа байх учраас тэр меркет хэрэтийн талд тэгээ өөрийнхөө нөгөө чонсын талд нэг юм одоо тэмдэг овоо, хилийн овоо босгож байлаа. Тэгээ энэ овоо нь ямар учиртай вэ гэхээр хилийн овооны дээр үрийн сангийн овоо байсан л да. Ягаад гэхээр тэр салхин жигүүрээр одоо тал нутагт тэрчлэн үр буух боломжтой өндөрлөг уулан дээр тухайн овоодыг бүр эртнээсээ байсан учраас дахин шүтэж одоогоор энд нэг үүдээс нутаглаж байгаа учраас засан сайжруулах үүрэг байгаа шүү дээ. Нөгөө засан сайжруулаад ингээ хонхт овоо босгож байсан. Босгосон ч яг сэргээсэн. Тэгээ тэр овоотой бэлэр ерөөсөө адуу мал явуулдаггүй. Аянчингийн чинь бол тийшээгээ нөгөө зам тагуу учраас зорчиж одоо нутаг усны баримжаа авах гэж тэр уулаад толгодлоо. Ер нь бусдыгаа бодвол арай өндөрлөгч гэсэн бас нэг явдлын живтэй. Тэгээ тэн дээр гараад нутгийн баримжаа аваад ямар нутаг ус байна хин гэдэг хүн хэр их одоо арчлан тордож байгаа ингээд овооноос баримжаа авчихад тэгээ зорчдөг болно. Одоо юу гэдгийг нутгийн газрын танилцуулах юм маягтай. Нөгөөтэйгүр одоо байгалийн нөхөн сэргэлтийн зүй тогтлыг уйсан шинжтэй. Мөн одоо уул усан нутгийн зааг шинжийн явдалтай гэдэг. Тэгээд их сайхан талбун салхитай. Тийм одоо овоодыг өргөж байлаа. Тэгээ тэн дээр одоо нөгөө талархсан сэтгэл цаашаага замын аюулгүй байдлаа өргөж хүмүүс чинь 3 цагаан чулуу 3 хар чулуу өргөхөөс илүүтэй одоо янз бүрийн шагаа ихээр тавьчихдаг л да. Тэгэл хэн яг хизээ шагаа тавиад ихэс нь мэдэхгүй. Анх одоо сэргээхэд бол шагаа байгаагүй. Гэтэл тийм үү 21 жилийн дараа шагаатын аваа гэдэг нэртэй болчихсон өөрөө хэлбэрсэн түүхтэй. Тэгээ танах лавч нэгэн лавч шагаа тавьснаас болоод бусдын дагаад тавьсан байна тий.
Одоо манад архины шил тавиад шүү дээ. Тэгээ архичны яваа гэх юм. Шилтэй яваа гэх юм уу? Тэгээ өөрөө хэлбэрлэдэг. Айгу их сайн. Тэгээ тэн дээр бие мэдээгүй байтал эзэн суугаад тийм үү. Шагаатын аваадаар адууны шагаа тавих юм бол тэр айлд нь их сайн хурдан удамын адуу төрдөг гэд хүмүүсээс асар ихэр шагаа аваач тавьсан байхгүй юу. Гэхдээ их гоё харагддаг байсан надад л. Тийм сонирхолтой гоё юм байна те. Олон шагаагаар. Одоо би шагаа хараагүй. Тэгэхээр нөгөө сэргээснээс хойш тэн дээр чинь нөгөө байгалийн ам сууснаас болоод өөрөө хэлбэршиж байгаа үзэгдэн шүү дээ. Гэтэ архины шилэн дуртай байгалийн ам байна гэхээр би гайхаж байгаа. Тэр шагаанд дуртай бол байдаг юм аа. Тэг. Нөгөө савдаг суудсан байхгүй засаж сэргээснээс бол болоод. Тэгээд тэнд чинь яг ингээ адуу мадуу яг эзэн л одоо цоломлоогүй бол тэр аваалуу гарч чаддаггүй. Хойно ямаа хуртал тийм үү. Туухад тийшээ очдоггүй тийм сүржин одоо хайрхан яг өндөр бишгээр нэг тийм хайрхан болсон юм. Тэгээ тэндээс чинь гал алдлаа гэхэд чинь талын төмөр байна да. Тэр эдэрт чинь тэр хайрхан ганцаараа цороогоод үлдчихэв хөөхөө. Бид нар ч бас нөгөө өвсний сор алдаж гал алдаж магадгүй гэд тэр хайрхан тойруулаад бүчилж исэн л да. Одоо шороо сундууж бүчилдэг штэ. Төмрөөс сэргийлж ядууд үрийн сан болгож тэр хайрхны чинь тусгайчилж байгаа юм чинь. Тэгээ ерөөсөн чинь их сайхан олон өнгийн цэцэг оргомол өрөөдөг гэрнэн адуу мал ан хамтан гөрөөлгүйгээр яг тэр нэг ургамлын сангийн зохион байгуулалттайгаар өөрөө төлжсөн үзэгдэл байдаг. Тэгээ итгэж баширсан хүмүүс өргөж дээдээсэн асран торцсон хүмүүстэй ихээ буян үүсгэсэн дээ. Та тэгэхээр өнөө үрийн сан гэдэг илүү ингэ тайлбарлаад гэдэг. Үрийн сан. Одоо тэр овон дээр үрийн сан хийж байгаа шүү дээ. Тэр овоо байдаг тэр хайрханы одоо бүс газар. Салхины жим дагуу үрийн сан байгуулж байгаа юм. Ягаад гэвэл бид нэг газар одоо ингээд удаан хугацаагаар амьдрахаар яалтчгүй талхалт гэдэг зүйл, хөлс хөрс сулрал гэдэг зүйл болно. Тийм үү? Тэгээд ирэхээр чи нөгөө нэг наст ургамлууд ургаад сүүлдээ шарилжлаад тэгээд алга одоо нөгөө зэв болно газар чинь. Тийм үү? Тэгэхээр нөгөө тэр ургамлын анхны аим дахиж яаж үсэх юм бэ? Талхалцсны дараа. Бид нэр хаанаас ургамал түүж ирж тэрийг одоо дахин үржүүлэн амьлуулах юм бэ? Сэргийх аргагүй болчихно. Тэгэхээр ийм үед одоо тухайн газар одоо тархах зүй тогтлыг нь олж байгаад нэг газар одоо бид нар бол нэг 100 өвөлжон дундаа нэг одоо үрийн сан бүхий хайрхан одоо байгуулж тэр хайрхан лугаа тэр 100 өрх айл тойроод байгуулж байгаа шүү дээ. Ерөөсө адуу малаа бэлчээхгүйгээр яг онгом тэр цэцэг ургах нөхцөлийг бүрдүүл. Тэндээс ерөөсө хадлан бэлтгэхгүй. Тийм үү? Тэнд ерөөсө адуу малаа гаргахгүй. Бүрэн цэцэглээд үрн ундаг тэр нөгөө байгалийн дөрвөн улирын зүй зөгтөг зэрлэгээр нь үлдээнэ гэсэн үг. Тэгэхээр яг бусад газар чинь ингээд олон настыг нь адуу мал идчихлээ. Дараад нь нэг настыг нь идчихлээ. Сүүлдээ тэр чинь талхлагтаад ирнэ үстэй. Тэгэхээр 3 жилийн нүүдэл хийчээд буцаад тэнд ирэхэд л нөгөө үрийн сангаас хийчихсэн үрнүүд чинь тэр 100 айлын өвлжиг буцаагаад сайхан дэлгэрүүлж гэнэ. Хурдан. Цэцэг гэдэг чинь 3 жилийн дотор л сэргээдэг зүйл. Тийм байна. Тэр яг үрийн санаа нь өөрөө амин байгаа учраас тэр тойром газараа хамгаалаад байдаг. Ингэж үрийн сан байгуулахгүй бол тэр газар алгуураар цөлжөөд алга болчихно. Ухамжтай юу? Тэгэхээр тэр газрыг ингэж тусгаачлан 100 өрх дундаа нэгийг бүтээдэг тийм уламжлал байлаа. Өөрөөсөө одоо үр түгээл одоо газар тариалан эрхэлдэг одоо суумал ардууд шиг тэгээд одоо цаг нөхцөлдүүлээд тариалан эрхлээд байх боломж өөрөө бага хомс шүү дээ. Тэгэнгүүт тэгээд ч ганц төрлийн ургамал тарина уу гэхээс тийм их байгалийн гоо үзэгслэн бүхий олон төрлийн эмийн ургамлан чичний ургамлан ч тийм зэрлэг гашуу ургамлан ч ургачдаг бүтцийг бүтээх боломжгүй. Тиймээс байгалийн онгон байдлыг тусгайчлан онголох нь өөрөө энэ овоо байх шаардлага, өөрөө энэ ард түмний жаяг байх шаардлагыг бүрдүүлж байгаль хүн хоёр нөхөн сэргэлт устгал хоёроо тэнцвүүлэхээр Монгол соёл чинь бий болоод байгаа юм. Ухамжтай байна. Жаажаал амс хийх та.
Хүүхдүүд юу болж байна? Сонсоод байна уу? Алга уусан. Сонсож байна. Та тэр хоорондоо яриад ирчих. Энд нэг чухал юу асуусан байна. Тэгээд дахиад хэдэн минутын дараа эхлэх үү. Бичиж авч жаад тэнгэр үзэлтэй хүмүүс олширсан гинэ. Зарим нь буддын шашинг буруутгаж байгаа гэж шүү. Монгол хүнд буддын шашин хэрэгтэй юу буурлаа хариулж өгнө үү? Талрахлаа гэж байна. За буддын шашин гэдэг зүйл тийм үү? Хэний бодлогонд байгаагаас хамаарат хэрэгтэй хэрэггүй гэж дэнсэлж болно. Өөрөөр хэлбэл шашин бол өөрөө зүй ясны дэнсэтэй байдаг хэрэг арга сүвчэд болж говьхаараа хомроглон устгалын шинжтэй болдог юм шүү. Тиймээс ямар бодлого ардаан агуулж байгаа. Ардаа бодлого агуулаагүй байгаа зэрэг нь чамайг чиглүүлэгчийн хувьд дэнслэх мөн шалтгаан болно. Ухамжтай юу? Ямар бодлого барьж байгааг нь яаж мэдэх вэ? Тэр чинь тийм биз дээ. Адилхан ном уншаал суучих ш тэд нар чинь. Гэхдээ тэдний бодол барьж байгаа бодлогыг яаж таньна гэж хүн хараад таньна гэж юу? Боломжтой шүү дээ. Жишээлбэл юу жишээлбэл гэж. Одоо жишээлбэл яана гэж. Буддын шашин чинь ингээд одоо манайд бол шарын шашин гэдгээр явж байгаа шүү дээ. Ингээд маш олон шарын шашины байна уу, юуны байна уу хамаагүй. Өөрөөр будад гэдэг хүнээс л гаралтай шашин шүү дээ. Тэгээ будад энэ шашнаас чинь за тэрүүнийг одоо ардлын бодлого нь яг юу вэ? Бодлого нь ер нь хинээс шалтгаалаад байгаа? Төрөөс шалтгаалаад байгаа мó эсвэл тэр төрөө байна уу, нэг бүлэг байна уу, нэг хувь хүн байна уу? Бүгд нэг бодлогонд уриалах шинжтэй шүү дээ. Тэгэхээр нэг тухайн цаг үеийн одоо хамт ламаас шалтгаална гэсэн үг үү? Эсвэл одоо нийгэм төрөөс бас шалтгаална гэсэн үг. Олон талын. Төр одоо хэрвээ хитрхи нөлөөлөд тэрүүний чинь ашиглаж болно шүү дээ, тий? Болно. Тэгэхээр тэр болгоныг мэдчихэж буддын шашныг ашиглаад сүндэстэн мөхөөчч болдог, бадрагчч болдог. Ер нь шашин тиймэрхүү хүчин чадалтай байдаг. Тэгэхээр бадархун чиглэлд энэ шашныг ашиглаж байгаа юу? Гутаахан чиглэлд ашиглаж байгаа юу? Ахуйд нөлөөлөх хүчин чадлаар үзэгдэнэ. Үр дүнгийн ахуйгаар хэмжиж байна шүү дээ. Бидний амьдрал ахуйд яаж нөлөөлж байна тийм ээ? Өөрөөр хэлбэл бүтээгчийн орон зайг дэмжиж байгаа шашин бол сайн үр дүнтэй байдаг. Тийм үү? Зүгээр суухыг уриалж байгаа шашин бол муу үр дүнтэй байдаг. Яг ямар сургаал нь ноёлоод байгаагаар нь л хэмжиж байна. Чамайг битгий юм хий, би хийгээд үгүй, үйлчлээд үгүй, аваад үгүй гэдэг ах юм бол энэ арда гутаахан шин чанартай байна гэсэн үг. Харин чамайг чи бүтээх ёстой, чи зүтгэх ёстой, чи засрах ёстой. Амьдрал чамд одоо өндөр ачаал бүгдэлтэй шүү гэдгийг чи ухаажуулж байвал энэ сайн шин чанартай байдаг. Тэгэхээр заавал будаддаа чихгүй бүхэл юм биш шүү дээ. Одоо бөө мөргөлж ялгаагүй. Босож шашнууч ялгаагүй. Ард нь юу өгүүлж гин гэдгээр л үр дүнгийн бас хэн ямар цаг үед зүгээр ба шашныг ингээд нэг 10 сургаалын дуулчихад энийг 10,000 хүнд соёлжсон байна гэдгээр төсөөлөхөд хэлбэр нь гараад ирдэг. Тийм үү? Зүгээр суужээ гэдэг 10,000 хүн байвал тэнд нэг юм залхуу нийхэм үүсэж байгаа. Энэ яавч ойлгохтой зүйл биш. Чамайг залхууруулна, чамайг сэтгэхийг хориглоно гэж байгаа бол энэ хардаж болох үс сургаал байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө 10,000-аар үржүүлээл тухайн сургаалыг дэнсэлчих. Тийм байна. Завжээч нь би овтай бай, залтай бай гэж сургаад байдаг хүн. Чи 10,000 овтой залтай хүн ертөнцид байдаг бодоод. Миний сургаалыг ингээд өөртөө тодорхой хэмжээнд эзэмшсэн хүмүүс байдаг бодоод. Тэгэхдээ тэр ов залич юунд хэрэгжилж байгаагаас шалтгаална шүү. Бодоод тэд нар өөрийнхөө хүсэл сонирхол захирж байгаа. Гэхдээ энэ нэлээд хурцных юм гарч ирж байгаа үед. Тэр хүн чинь ядахтаа энэ одоо залдиж гинүү гэдэг ингээд толгоогоо ажилуулад төв болох нь шүү дээ. Харин тий. Тэр төвөгтэй байдаг чинь чамаг эргүүлээ залтай болгож байгаа байд дээ. Энэ овоо хэрнэх залтай нөхөр шүү гэлөө.
бас юунд оруулах гэж байгаа вэ гэдэг ингээд бодох нь шүү дээ. Тэгэхээр энэ чиний тарих хөгжиж байна уу? Хөдөлж байна. Хөгжих биш. Хөдлөөд байна. Тэгэхээр байнгын ингээ хөдөлгөөнд оруулаад байвал яах вэ? Тэр чи юм боддог болох. Муу санаатай бол. Ийм муу санаатай 10,000 хүн амьдраад биендээ ялагдахгүй гэж тэмцэж байгаад энэ хүрээлэл биш ертөнцийн орон зай руу ороод ирэх юм бол тийм үү? Бусдыг малалсан хэдэн 87 готоо нөтөд гараад ирнэ үстэй. Тийм. Тэгэхээр бас хэцүү шүү дээ, тийм. Бас хэцүү тэрний ч одоо яагаад чинь. Идүүлж ийснээс л дээр. Миний бодлоор бол тийм үү? Бусдад чадуулаад мэдгүй ангааж байгаа нөхдүүдийн дэргэд бол хамаагүй дээр байхгүй юу? Одооныхоос тий. Одоо бол нөгөө энэ нөхрөө ороо хэвтчи дээрээс чи алтууг оруулаад өгнө гэхэд баг итгэх хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгээ тийм тэнэг амлалтанд итгэдэг хүмүүс байснаас яах нь вэ хардаад байжсэн хамаагүй дээр үзэгдэл шүү дээ. Тэр талаараа бодвол бас тийм л юм байна л да. Тийм байгаа дээ. Тийм байна. Тэгээ овто залтай хүн чинь муу явдаггүй шүү дээ. Ядаж. Тий. Муу явхаас байнга өөрийгөө аврахыг оролдоно шүү дээ. Тэгэхээр нэг энэ сургаалын хүчин зүйлд нэг иймэрхүү үзэгдэл гарна. Гэхдээ чамайг тэнэг байсны чинь төлөө нэлээд их зовлон дагна. Нөгөө талдаа. Гажуудал талдаа. Тийм байна тий. Тэгэхээр ингээл одоо сургаалыг дэнслээд үз. За миний хөөрхөн хоргонууд гэж сургаалж одоо сургаж байна. За би мал болжээ гэж бодоод тэрийг дэнслээд үзэхгүй юу? 10,000 боллоо. 10,000 хонь. За 10,000 хонь хаана байх юм? Мал нядлагааны газар л болох юм шүү дээ. Эсвэл бэлчээрт явж болно шүү дээ. 1000 малчингууд. Тэгтэл тэд нар чи эцэст нь хоол болохын төлөө л ойршин шүү дээ. Хонь хизээ зэрлэг шиг юм. Хизээ зэрлэг шиг юм бэ? Хоньны махнаас гарсан цагт л зэрлэг шүү дээ. Хүмүүс үү? Та одоо ингээл бодглоор тэгнэ шүү дээ. Таныг одоо хонь бол хураг бол гээд ингэх юм бол та юу гэж ингэж бодох нь те? Би бол ингэж дэнсэлнэ. Намайг хонь минь хураг минь төөрсөн хураг минь гэдэг байх юм бол яах ч байгаа чонвээл гэж бодно. Гэт дэнсэлэх байхгүй юу? Тийм байна. Хялбархан дэнслэх нь шүү дээ, тий. Эндээс хараа бодоод хэмжээд үз. Ингэж сэтгэж эхлэмэгт үнэнлүү чи шагааж эхэлж байгаа. Тэр үнэнлүү шагаагаагүйгээр чи дүгнэлт хийн гэх юм бол төрөгдөх одоо явдалтай шүү дээ. Тэгэхээр овон та нарыг овтой байхыг л зааж өгнө. Яадгийн миний монголчууд залтай байхаараа түүхэнд бичигддэг. Тэрүүгээрээ л байсан дээр. Тэгэж залтайгаараа бичигдэж байхдаа ертөнцийн талыг зайлгсан. Та нар итгэхгүй байх юм бол та нар баруун этгээдүүд аялсан тэмдэглэлийг уншаад үзэхгүй юу? Энэ монголчууд аймаар залтай. Алхам тутамд тийм ам хэлээрээ дээрэмдээд байх юм гээд өнөө лам бичдэг үсттэй. ертөнцийн эзний үнэн чухрах чинь. Тий, тэд нар ерөнхийдөө Оромын папаас нэг зарлаг аваад тагнуул хийсэн чинь өөрөө тийм үү нэг 1000 удаа чадуулчаад харьсан байдаг шүү дээ. Тэг манайх нэг муулаад уу. Тэг бүр мууд хүүгээ олж ядаад ямар их зовсноо гайхдаг байд. Бид нэр хөөрхөн тоглолцсон байгаа байхгүй юу? Тагнуулаар нь. Тэгэхээр чи гомон овтой хүмүүс амьдарч байсан байгаа шүү. Тийм байна, тийм байна. Жаалаа хүмүүс. За бүгд уламжлалт соёлын гажуудал гэсэн лайвыг сая үзлээ. Одоо хэдэн минутын дараа өшөө гой сэдв үргэлжлүүлнэ энийг. Яагаад соёл гажуудад идэх тухай сая ярьцгаалаа. Түр амс хийнэ.